Сайн байцгаана уу? Минасан конничива. За, Японы төвшин тогтоох шалгалтын N4-ийн хандсыг үргэлжлүүлээд оруулж байна. Өнөөдөр байгальтай холбоотой эдгээр 9 хандсыг хэдүүлээ үздэцгээе. За, хамгийн ихний хандс чи G. За, хүн дуудлага байхгүй зөвхөн он дуудлагатай байна тийм ээ. Чи G гэсэн он дуудлагатай. Тэгээ юу гэсэн утгатай хандс вэ гэхээр газар хөрс гэсэн утгатай. За, жишээлх юм бол за дуюубигийн дуу байна тийм ээ. Тучи гэж уншин. Тэгээ энэ хоёр хандсыг нийлүүлээд тучи гэж унших юм. Тучи гэдэг маань газар гэсэн утгатай. За бүгдээрээ нэг удаа агаар дээр бичээд үзье. Бүгдээрээ гараа дэше өргөөрэй. За би энэ бас хамт бичиж гэж бодож байна. Дагаад бичиж шүү. За 1 2 3 за 4 5 6 за ингээд 6 зурлах тийм ээ. Року буюу 6 зурлах тань. За жишээ үйлбэрээ нэг удаа уншаад үзье. За та хэд уншаарай. За сайн байна. Тучи байна тийм ээ. Тучио каймас. Газар худалдаж авна гэсэн утгатай. Тучио каймас. За дагаад нэг удаа хэлээд үзье. Тучио каймас. За сайн байна. За дараагийнх нь таны гэсэн. За байгальтай холбоотой учраас за хүний нэр дээр бас их хэрэглэгддэг хандсаад байна. За таны гэдэг маань уруулын бэлийг хэлж байгаа. Таны уруулын бэл гэсэн утгатай. За бүгдээрээ нэг удаа бичээд үзье. За 1 2 3 4 5 6 7 за 7 зурлалтай тийм ээ. За таны за өөр хандстай хэлэхээр куку гэсэн дуудлага байна. За дараагийн хандс маань за дангаараа энэ хандс дангаараа байх юм бол мизукара гэж юм шүү. Мизукара гэдэг маань би өөрөө гэсэн утгатай. За өөр хандстай хэлэхээр ши жи гэсэн яг нь дуудлагатай байна. За нийт 6 зурлалтай байна. Бүгдээрээ гараа дэше өргөөрэй хамтдаа бичээд үзье. 1 2 3 4 5 6 за 6 зурлалтай тийм ээ. За жишээ өгүүлбэрээ уншаад үзье. За сайн байна. Мизукара но дорёку де сейко сру гэсэн байна. Мизукара но дорёку де сейко сру. Өөрийнхөө хүчээр яах нь амжилтанд хүрнэ гэсэн утгатай. За мизукара но дорёку де сейко сру. Дагаад уншаад үзье. Мизукара но дорёку де сейко сру. За сайн байна. Дараагийн хандс нэн гэдэг он дуудлагаараа хөвчлээ хэрэглэгдэнэ. За күн дуудлага нь болохоор хаалтанд хэцүү учраас яг нь бараг хэрэглэгдэхгүй гэсэн. За тэгээд саяны мисукара гэсэн хандс тийм ээ. За энэ зэн нэн гэсэн хандс маань ямар дуудлагаар дуудагдах вэ гэхээр зэн тэгээд шизэн гэсэн утгаараа шизэн. За шизэн гэдэг маань байгалыг хэлж гин гэсэн. Байгаль гэсэн. За бүгдээрээ нэг удаа ханзаа бичээд үзье. Гараа дэше өргөөрэй. За нэлээд олон зурлалтай тийм ээ. 12 зурлалтай. Гараа өргөөрэй. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 за ингээд 12 зурлалтай тийм ээ. За шизэн байгаль гэхэд орсон хандс байна. Шизэн. За бүгдээрээ жишээ үйлбэр уншаад үзье. За мэдээж үцкүши шизэн дэс. Үцкүши шизэн дэс. Үзэсгэлэнтэй байгаль гэсэн утгатай. Үцкүши шизэн дэс. За дараагийн хандс нь куса гэсэн хандс байна. Куса. За өөр хандстай нийлэхээр соо гэсэн яг дуудлагатай байна. Соо гэсэн дуудлага. За бүгдээрээ нэг удаа агаар дээр бичээд үзье. Утга нь болохоор өвс шүү. За утга нь өвс гэсэн хандс. За бичээд үзье. Гараа та дэш өргөөрэй. За 1 2 3 4 5 6 7 8 9 за 9 зурлалтай тийм ээ. Со кса гэсэн дуудлагатай.
За жишээ өгүүлбэр уншаад үзье. За та уншаад үзээрэй. За энэ эхний ханзаг чийжсэн байвал маш сайн байна. Кино гэсэн тийм ээ. Кино өчигдөр гэсэн. Куса кари шүү. За куса кари о шимашта. Кино куса кари о шимашта. Өчигдөр өвс хадсан. Куса кари гэдэг нь өвс хатахыг хэлж байгаа. За кино куса кари о шимашта. За сайн байна. Дараагийн ханз нь хараа. За ген гэсэнд болгохтой. Сууген гэдэг дээр агиух гарч ирдэг. Сууген гэдэг маань тал хээр газрыг хэлж байгаа. Тал хээр газрыг хэлж байгаа. Хүмүүс монгол руу сууген гэсэн төсөөлөл агиухтэй гэдэг. За эхлээд ханзаа нэг удаа бичээд үзье. Ягаад дээр ич ни сан ши го рок шичи хачи кю 10. За 8 дахь зурлага нь жоохон дэгээтэй байгаа шүү. За энийг анхаарай. За сууген гэсэн ханз. Сууген. За жишээ өгүүлбэрээ. За та уншаад үзээрэй. За сайн байна. Монголо но сууген ни икитай desu. Монголо но сууген ни икитай desu. За сайн байна. За дараагийн ханз үми буюу далай гэсэн ханз тийм ээ, далай гэсэн ханз. За он дуудлага нь кай. Кай гэсэн дуудлага. За бүгдээрээ хагаад тэр нэг удаа бичээд үзье. Ич ни сан ши го рок шич хачи кю. За 9 зорилготой тийм ээ, 9 зорилготой. За сото гэсэн ханзтай нийлхээрээ кай гай гэж унших байна. Кай гай. За далайн чанад гэж байгаа. За монголчууд болохоор хөлийн чанад гэж ярьдаг тийм хөлийн чанад. Японд болохоор яах нь нөгөө далайгаар хүрээлэгдсэн учраас далай чанад гэж хэлдэг байх нэ. За ер нь бол гадаад улс орныг кай гай гэж хэлж байгаа. Жишээ өгүүлбэрийг уншаад үзье. Нацу байна тийм ээ. Нацу ва уми ни yoku ikimasu. Зун далай руу их явдаг гэсэн утгатай. За жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзээрэй. Нацу ва уми ни yoku ikimasu. За сайн байна. Дараагийнх нь мизуми байх. Мизуми гэдэг маань нуурыг хэлж юм гэсэн. Нуур. Мизуми. Өөр ханзтай нийлээд дууддаг дуудлага нь ко байх нь. Ко. За бүгдээрээ бичээд үзье. Агаар дээр 12 зурлагтай байна. За бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За 12 зурлагтай тийм. Нуур гэсэн ханз. За энийг уншаад үзье. За сайн байна. Kodomo no toki хүүхэд байхдаа тийм ээ. Мизуми де yoku oyogimashita. Нууранд их тоглосон гэсэн байна. Хүүхэд байхдаа нууранд их сэлсээ тоглосон гэсэн. За жишээ өгүүлбэр нэг удаа хэлээд үзье. Kodomo no toki mizumi de yoku oyogimashita. За сайн байна. За дараагийн ханз ике байна. Ике. За он дуудлага нь чи гэсэн дуудлага. Цөөрөм гэж байгаа. Цөөрөм. За бүгдээрээ ханзаа нэг удаа бичээд үзье. Гараа дэш өргөрөө. 1 2 3 4 5 6. За 6 зорилготой тийм ээ. За цөөрөм. За нэг уншаад үзье. Чикаку ни ike ga arimasu. Ойролцоо цөөрөм байдаг гэсэн утгатай. За дагаад хэлээд үзээрэй. Чикаку ни ike ga arimasu. За сайн байна. За өнөөдөр
7 дугаар хичээл дээр эдгээр 9 хандсыг үзлээ. Эхлээд бүгдээрээ зорилгоо биелүүлж чадсан уу гэдгээ шалгаад үзье. Хамгийн ихний хандс нь юу вэ? Тучи гэхэд орсон чи байна тийм ээ. За дараагийнх нь таны. За сайн байна. Уулын бэл тийм ээ. За энэ хоёрыг нийлүүлээд уншаад үзье. Энэ хоёр юу гэсэн хандс вэ? Шизэн гэсэн хандс ээ. Шизэн байгаль гэсэн утгатай. За энэ Күсаа сайн байна. Хараа сайн байна. Үми далай. Мизүүми нуур. Энэ болохоор ике цөөрөн гэсэн хандс. За эдгээр хандсыг өнөөдрийн хичээлээр үзлээ. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.